Нэг ширхэгч гадаад бүтээгдэхүүнгүй цагаан сарын ширээний маань 5 хоногийн нийт төсөв 700 мянган төгрөг болжээ. Монгол улс 816 мянган өрх альтай гэж үзвэл 571 тэрбум 200 сая төгрөг болох нэ. Ердөө 5 хоногт энэ их мөнгийг гадагшаа валют болгож урсгалгүй Монголд авч үлдэх боломж зөвхөн бидний сонголтоос хамаарах юм шүү. Энэ нөгөө урсахгүй Улаанбаатар чи яагаад ингэж чанартай байдгүй гэхээр маа ингэдэм бэ. Урлагийн компаниуд чинь нөгөө тариаланчдад улиралд нь мөнгөний хувааж өгдөг юм байна. А Улаанбаатарын болохоор чанартай одоо үрээ авахын тулд шууд бэлэн мөнгөний төлөө тариаланчдад авчдаг юм байна. За айлынхан маань хос гард ямыг бидний ярьдгаар нийслэл салаад бас 100 шихээр сонгосон байна. Хос гард бол шинэ технологиор ийм сайхан эрүүл хүнсийг эзэгтэй нарын сонголтод таацуулан үйлдвэрлэж байгаа туршлагатай хамт бол юм аа. Энэ бүдэнгийн өмгч нь маань яг айгүй тэжээдэг гэж байна шүү дээ. Аа маш их идэдэг юм үстэй манай. Хинтгийн бэрхэд байдаг үү чи нэрээ. Гэр эзэгтэй оногч мань Монгол дүүпний улаан фэнэ. Эрүүл мэнд ялангуяа эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нэн тустай шар буурцгаар хийдэг Монгол дүүпүү 7 хоногт 5 удаа хэрэглэхэд зүрхний инфарктын тохиолдол 0.39%-аар багасдаг гэж зөөлсөн шүү манайхаа. Танаа манай их үтгий юм биш үү? Тийм ээ, манайхаа 70% тослогтой Улаанбаатар нэрийн маань эзэг. Энэ болгоныг одоо бид нэр эх орондоо үйлдвэрлээд одоо өнөөдөр үйлдвэрлэе гэхэд маргааш нь одоо хэрэглэгчдийн гар дээр очиж байгаараа одоо даваа талтай юм да. За энэ Улаанбаатар сүү их сайхан өтгөн сайхан сүү юм. Сайхан. За агаа энэ манай Суман гүн компани үлзий хэв юм бав. Тийм байна. Энэ өнөрөөс ярих юм болов. Нөгөө шар тос цагаан өрөм хоёроор багсарч хийдэг юм лээ. Энд чинь нөгөө бас тусгай ийм уламжлагдаж ирсэн юм жортой гэсэн. За манайхан сүүлийн үед бууцны холцонд кимчиг их хэрэгэлдэг болсон. Гэрийн эзний сонголт маань NASA кимчи. Олон жилийн туршид амт чанараа алдаагүй, эсгэлт нь яг сайхан таарсан гэж агаа маань магтаж байна лээ. За энэ Тесогийн зүү артсны ундаа. Зүгээр ундаа гараад чацаргантай. За энэ жуус нь байна. Нэрснийх, чацарганых 1 литрих. Эндээс агаа юу цагаалга юм гэсэн тийм. Монсумс компани гэдэг штеп. За. Тэр компани маань ийм анс, нэрс, чацаргантай ийм ааруулан үрэг ааруултаач хэрэгж. Тийм энэ одоо жишээл харагтаа үргэлж. Ааруултаад харагтаа үргэлж. 9 одгийн компани гэдэг. Голдон говь шоколад таа мэдэн штэ тий. Тэр шоколад гаргадаг газар чинь за энэ цагаан шоколад байна нараа. Цагаан шоколад гаргасан байна. Ийм чихэр гаргадаг болсон байна. За. Манай хөгжил трейдийн чинь нөгөө нэг ариунгаас салфетик гэдэг идэж соногч. Тэр идэж юм энэ нөгөө нэг юм гарын бас бэлээ гаргасан шүү дээ. За бэлээ маань манай үйлдвэр 2 төрлөөр ингэж хэвлж хийж байгаа. Энэ маань болохоор бид нэр эмэгтэй хүмүүст хамгийн их талтгоонд хэрэг болдог. Мам та ямар дамс хийж байна? Жанц давс хийж байна. Али? Ямар компани нэ? ZML гэж штэ. ZML компанид үйлдвэрлэдэг гэж штэ. Жанц тавч одоо юу цай мөлий? Жанц давс ч одоо доктор ирсэн гэсэн шүү. Дотор цайн тий. Манай Улаанбаатар кетчуп варианы үйлдвэр маань жил төрлийн бүтээгдэхүүн буюу импортын бүтээгдэхүүнээ бодвол давуу тал гэдэг гэхлээрээ үйлдвэрээс шууд хэрэглэгчдийн гарт хүрч байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар бүгд одоо 100% байгалийн гаралтай түүхий дээр хийгдэж байгаа онцлог давуу талтай юм аа. Сайхан зэвхэн юм байна. Тий. Энэ нөгөө Дөрөв хүчтэй. тий энэ нөгөө дөрөв хүчтэнтэй. Юугаагаа чараа ингэж тавихгүй юу? Та одоо жинхэнэ ястаа агнарч өгөн төмөр сайн мэддэг хүн. Энэ нөгөө чинь хүнсний нэрж. Чи нөгөө хүнсний нэрж. Энэ агаа манай нөгөө эксклюзив брендинг гаргаж байгаа Солонгос торгоор хийсэн. Монголчуудын өөрсдийнх нь гаргаж байгаа ширийн нэвтгэлэг. Энэ доотлих нь 5 билүү 6 мянга. Энэ нарийн чимгэлийнх нь юу нь болохоор 1800 лөө 2000. За би санахгүй байна. Өө та ч бас бэлэн салаад авчихсан юм уу? Тийм шүү дээ. Энэ баялаг гээд салаад байгаа. Манайх уу бас баялаг аа. Энэ манай доод дэлгүүрт зардаг. Тэгээд тэгээд байн гаваад хэрэглэж.